Монгол Улсын сашны холбооны төлөвлөлийн гишүүн олон улсын хэмжээний мастер конференцийн ерөнхий шүүгч Арднагийн цэвэр тэмээг электроноор цуглуулж Баянгар аймагт U16-гийн Сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 8-9-нд эхэлж өнөөдөр 5 сарын 15-нд бүтэн 7-8 хоногийн турш зохион байгуулагдаж өнөөдөр шилдэгүүд тодорч байрууд шалгарч байна. Медаль эзэд тодорч байна. Баянгар аймаг бол аймгийнхаа төв дээр улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг бол ихээр зохион байгуулж зохион байгуулах эрхийг бол авж байгаа. Энэний өмнө бол U17 насны волейболын улсын аваргыг зохион байгуулсан. Бас Баянгар аймгийн хүүхд залуучуудыг Сагсан бөмбөг волейболын спортоор хичээллэхэд түлхэлт өгөхгүй юм арга хэмжээ болсон. Бусад багууд, бусад аймагуд, бусад хүүхдүүд хэрхэн яаж
тоглож тухайн спортоор хэрхэн хөгжсөн бэ гэдгийг бас одоо манай аймгийн одоо хүүхд багчууд харсан юм сайхан тэмцээн болж өнгөрсөн. Тэгээд өнөөдрийн U26-гийн тэмцээн болж дуусч байна. За багууд бас өдөрт нэг тоглолт хийдэг. Тэгээд маш олон баг орж байгаа учраас урт хугацаанд зохион байгуулагдлаа. Тэгээд одоо нийт хүрэлцэн ирж хонгор нутагт хүрэлцэн ирсэн нийт багуудаа талархал илэрхийлээ. Бүгдээрэнд нь спортын өндөр амжилт хүсэн ирэж байна. Эрэгтэй 36 баг, эмэгтэй 16 багаас шалгараад эмэгтэй баг маань мөнгөн медаль, эрэгтэй баг маань шигшээ 4-т шалгараад 4-р байраар шалгарсан. Зохион байгуулалтын хувьд бол бас маш сайхан зохион байгуулж байна. Баян-Онгор аймагт ойрын 2-3 жил бол ер нь их том тэмцээнүүдийг Баян-Онгор авч зохион байгуулж байгаа. Тэгээд энийг зохион байгуулсан Баян-Онгор аймгийнхаа Сагсан бөмбөгийн холбоод маш их баярлалаа. 16 насны улсын арга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн Баян-Онгор аймагт 7 хоногийн турш үргэлжлэн явагдлаа. Тэгээд манай багийн хувьд болохоор модерны чамнууд гэдэг Сагсан бөмбөгийн клубийн баг байгаа. Нийт ер нь 37 баг оролцсноос хасагдах шатанд 4 тоглолт хийж үлдээд хагас өгшөө шалгараад тэгээд аврагын төлөө тоглоод үзсэндээ маш баяртай байна. Тэмцээний зохион байгуулалт бол маш сайтай. Ер нь бол аюул сайн гой зохион байгуулалттай гой тэмцээн боллоо гэж харж байна. Энэ тэмцээнд ерөөхдөө хөдөө орон нутгаас болон хотоос маш их олон багууд ирлээ. Ер нь өсөлтөө их маш сайхан тэмцээн боллоо. Тэгээд бүх багуудтай бас дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. За тэгээд энэ тэмцээний зохион байгуулсан Сагсан бөмбөгийн холбоо болон би Баян-Онгор аймгийн Сагсан бөмбөгийн холбооны нийт бие бүрэлдэхүүн арын албаны шүүгчдийн та бүхэнд маш их баярлалаа гэж хэлье.